Сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 31 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд Панда байна. Fate doesn't decide. You do. Dominic. За тэгэхээр өнөөдрийн маань персептийг хэлсэн хүн бол бид бүхний ер нь их сайн мэддэг нэг киноны гол дүр байгаа лээ. Нэг амар юу хүмүүс гэдэг та. Машиныг ёо бүр галзуу ундаг. Тэгэл нөгөө дрифтэд нар хийж мэгээл амар олон ангитай. Тэгээд янз янз юм болдог. Ер нь дийлэхт бол хурдны машинаар гэл. Ингээл хэлэнгүүд та бүхэн ямар киноны талаар яриад байгааг ойлгож байгаа. Нөгөө галзуу хурд буюу Fast and Furious. Түүний гол дүр Доминикийн хэлсэн үг гэдэг юм байна л да. Хувь тавилан юу гэмдэ? Чиний амьдралыг хувь тавилан шийтгэхгүй чи өөрөө шийднэ гэд орчуулж. Энэ зарим тохиолдолд нөгөө нэг англи хэлний subject буюу эзэн бий байхгүй хэлбэрүүд жоох орчуулахад төвөгтэйдэг гэж би боддог. За Доминикийг бол талаар бол нэг тийм би тайлбарлаад авах бараг шаардлагагүй бах тий. Нөө Fast and Furious киног үзсэн хүн болгол мэдж байгаа нэг лаг булчинтай халзан машин амир лаг ундаг гол дүрийн залуу байгаа. За тэгэхээр түүний хэлсэн үг болохоор бид нар нөгөө нэг ихэнх тохиолдолд юу одоо ингэх гээд байдаг л та. Нөгөө хувь тавилангаараа болж байгаа юм байна гэд ямар нэгэн нөгөө нэг хэцүү зүйл тохиолдох үед ялангуяа хүмүүс ишгэлдэг. Одоо жишээ нь юу гэдэг нэг хамгийн юу түгээмэл зүйл нь одоо юу юм бол тоо. Жишээ бол за нэг ингээд гадаад руу явж ажиллах гээд хүнд ингээд материал, мөнгө бүх юм ангих өгсөн чинь нөгөө нь алга болсон. Гэт ингээд нэг заллуулсан хүн байна. Ийм зүйл ер нь бас сүүлийн үед нэлээд тохиолдож байгаа. Яхаар гоо Монголын эдийн засаг жоохон уналтанд орохын хэрэгцээгээр хүмүүс маань бүр нэг үнэхээр хэрэгцээтэй байгаа болохоор гадаад улс руу ажиллах гээд хар ажил хийх гээд тэгээд нөгөө виз гаргаж өгнө гэсэн хүмүүст ингээд материал өгч байгаа нь бол байгаа. Тэгээд тэр дунд нь түүнийг ашигласан тийм хүмүүс ч гэсэн бас байгаа л да. За энэ үед яадаг вэ гэхээр нөгөө нэг юу яадаг л та хүмүүс нөгөө нэг монголчуудад нэг гоё үг гэдэг шүү дээ. Юу нь гарч байгаа юм байна гэдэг. Юу л та. Яг нөгөө үг нь гарч ирдгээ та нар гэхдээ бараг ойлгочихж байгаа. Бүх юм бараг л ингээд болох юм болдгоороо болж байгаа юм байна гэх. Яг нэг талаараа бол би энэ үгэнд итгэдэг. Ягаад гэвэл нэг хувь тавилан ч юм уу те бүх юм нэг цаг хугацаатай гэдэг зүйлд итгэдэг болохоор би бол энэ үгэнд итгэдэг. Гэхдээ нөгөө талаараа бас бид нар нөгөө нэг зарим зүйлсийг хитрхи нөгөө юу гэдэг одоо нөгөө яаруу санд руу шийддэг гэдэг юм уу? Тэгээ эцэс сүлд нь яг энэ үр дүнд хүрэж байгаа нөгөө шийдвэрийг гаргасан эзэн маань нөгөө хувь тавилан биш. Тэр нөгөө зүйл тохиолдож байгаа зүйл нь биш. Гаднаас нөлөөлж байгаа ямар нэгэн бас зүйл ер нь бол биш. Шийдвэрийг гаргаж байгаа гол эзэн та өөрөө эсвэл би өөрөө байдаг. Тийм ч учраас одоо нөгөө яг энэнийг нэг хүмүүс нэг буруу ойлгоод идэг зүйл нь нөгөө бусдыг амьдралдаа гаргасан. Одоо нөгөө бусдыг их буруутгах тийм нөгөө хандлагатай хүмүүс их байдаг л да. Одоо жишээ нь юу гэдэг би чамаас болоод ийм нэг боломжоо алдчихсан. Чи өстө миний амьдралыг ингээд сүтгэцэн. Би чамаас болоод.
Яг энэ үг болохоор өөрөө жоохон тийм юу гэдэг баг зэрэг утгагүй юм шиг санагддаг надад. Яагаад гэвэл тэр одоо таны буруутгаад байгаа хүн бол ер нь бол таны амьдралаар амьдрахгүй. Хин яг таны одоо ингээд амьдралаар амьдрах вэ гэхээр та өөрөө амьдрана. Тэгэд тэр өөрөө амьдрах амьдралдаа та өөрөө шийдвэрээ гаргаад амьдрч чадахгүй бусдыг ингээд буруутгаад ингээд байж гин гэдэг нь өөрөө ер нь нэг жоохон тийм үр дүн муутай гэх юм уу да. Ягаад гэвэл бусдыг буруутглаа гэд таны амьдрал сайжрахгүй. Таны одоогийн байгаа нөхцөл байдалд өөрчлөлт орохгүй. Ягаад гэвэл та өчигдөр хиний нэг амьдралынхаа яг юм байдалд буруутгаж ирсэн. Тэр чинь өөрчлөгдөөгүй өнөөдөр ч гэсэн адилхан буруутгаал ирсэн бол таны амьдралдаа юу өөрчлөгдөх вэ те? Тийм болохоор хэдүүлээ хэрв та ямар нэгэн байдал өөрийнхөө яг одоогийн нөхцөл байдлыг хин нэгэнд буруутгаж амьдарч байгаа бол өөрөөсөө дахиад нэг асуугаад үзээрэй. Энэ амьдралыг яг энэ нөхцөл байдалд хүргэх сонголтыг хэн хийсэн бilé? Тэгээд нэг жоохон өөртөө нэг баг зэрэг шүүмжлэлтэй хандаад дараагийн алхмууд юу хийж болох талаараа бодоод баг жоохон ч гэсэн өөрийнхөө одоогийн нөхцөл байдлыг өөрчлөх гээд хүчин чармаалт гаргаарай гэж хүсэж байна. За тэгээ өнөөдрийнхөө дугаарыг үгээр өндөрлөе. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд